Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар хүүхдийн төлөө фондыг дахин байгуулах ийм сайхан санал санаачлага гарсан. Тэгээ энэний дагуу одоо засгийн газрын хуралдаа хийгдэж байна. Тэгээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд бас үүнийг ярилцаж санал нэгтэйгээр бүгдээрээ дэмжсэн. Энэ бол одоо 1972 оны 12 сарын 22-ны өдөр Бүгдийн Монгол Улсын сайдын зөвлөлийн 30 дугаар тогтоолоор батлагдсан хүүхдийн төлөө фондыг дахин сэргээн байгуулъя гэж засгийн газар шийдвэр гаргаж байна. Энэ бол одоо манай төр нийгмийн нэр зүтгэлтэн Цэдэн Бол дарга маань Монгол Улсыг 44 жил удирдсан. Энэ хүний хийсэн бүтээсэн зүйлийг Монгол Улсад түүх болж үлдэж өнөөдөр хүртэл бид бүхэнд одоо үр шимээ өгч байгаа. Тэгээ Цэдэн Бол даргын маань гэргий Цэдэн Бол Филатовагийн санаачлагаар одоо анх байгуулагдсан хүүхдийн төлөө фондыг энэ он солигдох сайхан торгон мөчтөөр одоо дахин байгуулж байгаадаа бид бүхэн бас их баяртай байна. Хүүхдийн төлөө фонд 1972 онд байгуулагдсанаас хойш 6-7 жилийн хугацаанд улсдаа найрамдал туслан, гэрэл хөслийн ордон, хүүхдийн ордон, залуучуудын ордон, өнчин хүүхдийн асрамжийн газар, Тояа ресторан, хүүхдийн сүүний үйлдвэр, төв бассейн, хүүхдийн төв эмнэлэг, хүүхдийн театр, залуу техникийн ордон, хүүхдийн төв номын сан гэдэг маш олон одоо хүүхдүүдийг сургах, боловсруулах, хүмүүжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах ийм одоо олон сайхан одоо барилга байгууламжуудыг хүүхдийнхээ сайн сайхны төлөө барьж байгуулсан ийм сайхан түүхтэй. Тэгээ энэ сайхан түүхэн байгуулга өнөөдөр энэ сайхан он солигдох торгон агшинд байгуулагдаж байгаад одоо чин сэтгэлээсээ бас баярлж байна. Энэ бол одоо Монголын сайн сайхан уламжлал бас сэргэж сайн цаг ирж байгааг бас нэг шинжээ гэж бодож байна. Тэгэхээр энэ хүүхдийн төлөө фонд дахин байгуулагчдаар Монголдо хүүхэд залуучуудын талаар олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ гэж бодож байгаа. Хүүхдийн театр, хүүхдийн номын сан, хүүхдийн одоо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх олон сайхан одоо барилга байгууламжууд, спортын, сургалтын, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх ийм сайхан барилга байгууламжуудыг барих бас үндэс суурь нь энэ фонд байгуулагдсанаас тавигдж байгаа гэж бодож байгаа. Нөгөө талаас бол одоо Цэдэн Бол дарга бол Монгол Улсыг 44 жил удирдсан. Түүний гэргий Цэдэн Бол Филатоваас Монгол Улсад асар их зүйлийг хийж бүтээсэн. Энэ одоо хүмүүсийнхээ гэгэн дуусгалт бас одоо энийг зориулан сэргээн байгуулж байгаа гэдгийг бас энэ сайхан баярын өдөр хэлхийг хүсэж байна. Ингээд хүүхдийн төлөө фонд байгуулах Монгол Улсын засгийн газрын шийдвэрийг албан ёсоор баталгаажуулж байна. Баяр хүргэе. Тэгээд мөн одоо хүүхдийн төлөө фонд байгуулагдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын засгийн газраас хүүхдийн төлөө фондод 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр бас шийдвэр гаргаж байна. Ингээд хүүхдийн маань төлөө фонд хүүхдийн төлөө гэсэн энэ сайхан арга хэмжээнүүд сайхан цаашид улам үргэлжилж ард иргэд маань одоо тусдаа дэмжлэг үзүүлж байгаа. Уран бүтээлчд маань туслахад дэмжлэг үзүүлж байгаа. Энэ фондны суурийг тавьж Монгол Улсын засгийн газар 10 тэрбум төгрөг олгож байгаамаа. Ирэх жил Монголын ард түмэн бүгдээрээ эрүүл сарвал, инх тунх, аз жаргалтай сайн сайхан амьдрахын өрөөлийг ахин дэвшүүлж шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монголын хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулах хүүхдийн төлөө фонд.